Сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээл механик хэлбэлзэл гэдэг хичээл байна. За хэлбэлзэл гэхээр хэлбэлзэл гэдэг үгэн дээр юу гэж ойлгохгүй гэхээр аливаа нэг уйлан давтагдж байгаа хөдөлгөөн болгон хэлбэлзэл хөдөлгөөн болно. За жишээ нь амьдрал дээр бол хэлбэлзэл хөдөлгөөн бидний эргэн тойронд бол маш их. Жишээлбэл одоо цагийн зууны минутын зүү, секундын зүү, цагийн зууны хөдөлгөөн. За далайн датал төрөлт. За дүүжин. За дэлхийн хоногийн болон жилийн эргэлт. За бид нар бүгдээрээ мэднэ 23 цаг 59 минут 20 хэдэн секундэд дэлхийн тэглэгээ нэг удаа бүтэн эргэнэ. 365.5 хоногт нарыг нэг бүтэн тойрно. За нартайгаан цог нарны аймаг маань галактикийн төвийг 100 сая жилийн үетэйгээр нэг бүтэн тойрдог. За ингээ хэлбэлзэл хөдөлгөөний жишээ бол огторгүй ертөнцид болон бидний эргэн тойронд бол маш илбэг. За энэ хэлбэлзэл хөдөлгөөний хамгийн энгийн жишээ хэлбэр нь бол одоо механик хөдөлгөөн, механик хэлбэлзэл байгаа юм. За механик хэлбэлзэл гэхээр ямар механик хэлбэлзлийг одоо үндсэн гол тодорхойлох гэмжигдэхүүнүүд юу орох вэ гэхээр хэлбэлзлийн үе, давтамж, далайц, хурдтал гэх мэт тэмцэгдэхүүнүүд орно. За механик хэлбэлзэл дээр механик хэлбэлзлийн хамгийн энгийн жишээ бол одоо математик дүүжин байна. Математик дүүжин ямар хөдөлгөөн математик дүүжин зурвал за L урттай математик дүүжинд M ачаал үүсжээ. За энэ математик дүүжин тэнцвэрийн байрнаас нь хазаалж байгаа буцаага тавьбал за энэ хэлбэлзэл хөдөлгөөн юм. За энэ хэлбэлзэл маань яг хөө гэхээр хэрвээ агаар эсэргүүцэл байхгүй байсан бол хөдлөөл энэ тийм ээ зогсохгүй дүүжинд. Агаар эсэргүүцэл байдаг учраас энэ дүүсэн ачаа маань агарын молекулуудтай мөргөлдсөний улмаас хэлбэлзлийн далайцсан буураад далайц найдмаар буурсаар угаа зогсно. За энэ цэгийг А цэг гэжүүл А цэг бол тэнцвэрийн байр. А цэг бол тэнцвэрийн байр. За тэнцвэрийн байрнаас хамгийн холдох цэгийг нь болохоор далайц гэж байна. Өөрөөр хэлбэл тэнцвэрийн байрнаас хамгийн холдох цаг хэлбэлзлийн далайц гэж. За хэлбэлзэл хөдөлгөөний тодорхойлогч дараагийн гол хэмжигдэхүүн бол хэлбэлзлийн үе том Т усгаар тэмдэглэдэг. Хэлбэлзлийн үе гэдэг маань юу хэлдэг вэ гэхээр нэг бүтэн хэлбэлзэл хийхдээ зарцуулж байгаа хугацааг хэлбэлзлийн үе. Тэгэхээр одоо энэ математик дүүжиндээ тайлбарлавал за эндээс анх 1 гэсэн байрлалаас би хөдлөөд тэнцвэрийн цэгийн дайраад 2 гэсэн байрлал дээр ирчээд буцаад анхныхаа байрлал дээр ирвэл энэ нэг бүтэн хэлбэлзэл болно. Тэгэхээр эндээс энд ирээд буцаад энэ хэрэгтэй ямар хугацаа зарцуулж байна? Тэрийг болохоор хэлбэлзлийн үе гэж хэлдэг. Тэгэхээр хэлбэлзлийн үеийг тодорхойлохдоо нэг бүтэн хэлбэлзэл хийх чад зарцуулж байгаа хугацааг үеийг нь тодорхойлохыг бүх төрлийн хугацаа хэмжиж багжаар тодорхойлвол бас тодорхой нэг хэмжээнд энэ учир дутагдaltaй гардаг. Тийм учраас ер нь хэлбэлзлийг олон дахин олон удаа хэлбэлзлүүлж ээж тэр хэлбэлзсэн хугацааг тогтоосныхаа дараа хэлбэлзлийн үеийг тодорхойлвол илүү одоо хэмжилт үнэн зөв болох юм аа. За хэлбэлзлийн үеийг олохдоо нийт хэлбэлзсэн хугацааг хичнээн удаа хэлбэлзсэн. Тэр хэлбэлзсэн тоонд нөөж болдог. Жишээлбэл энэ хэлбэлзлийг тийм ээ 10 минутын хугацаанд хичнээн удаа хэлбэлзсэн байна. Нийт хэлбэлзсэн тоог нь тоолоод за тэр 10 минутын хугацаанд хэлбэлзсэн тоонд нөөжвөл хэлбэлзлийн үе гарвал үеийг ингэж болов илүү бодиттой гарна. За дараагийн нэг хэмжигдэхүүн бол хэлбэлзлийн давтамж. За энэ хэлбэлзлийн үеийн нэгж нь бол үндсэн нэгж нь бол секунд. За хэлбэлзлийг дараагийн тодорхойлогч гол хэмжигдэхүүн бол хэлбэлзлийн давтамж байна. За хэлбэлзлийн давтамжийг бол μ усгаар тэмдэглэдэг. Μ гэж уншдаг.
За хэлбэлцлийн давтамж нь үеэс юугаар ялгаатай юм бэ гэхээр хэлбэлцлийн үе гэдэг бол нэг бүтэн хэлбэлцэл хийхдээ зарцуулж байгаа хугацаа хэлбэлцлийн үе гэдэг бол хэлбэлцлийн давтамж гэдэг бол яг хэлбэлцлийн үеийнхэн уруу хэмжигдэх. Үгээр илэрхийлвэл хэлбэлцлийн үе бол нэг бүтэн хэлбэлцэл хийхдээ зарцуулж байгаа хугацаа гэж байсан бол хэлбэлцлийн давтамж нь болохоор нэг ч хугацаанд хийж байгаа хэлбэлцлийн тоог болохоор хэлбэлцлийн давтамж гэж. Тэгэхээр давтамж гэдэг бол хэлбэлцлийн үеийн уруу хэмжигдэх юм байна. За давтамжийн нэгд нь бол герц, товчор герц гэж. За герман эрдэмтэн Генрих Герцийн нэрээр давтамжийн нэгжийг нэрлэсэн. За хэлбэлц хөдөлгөөн дээр механик хэлбэлцэл дээр дүүжин байгаа тохиолдолд дүүжингээр өгцөн байгаа тохиолдолд болохоор хэлбэлцлийн үеийг олохдоо за ингэж болно. Хэлбэлцлийн үеийг олдог хэмжигдэх нь L нь болохоор дүүжингээ урт нь, G нь болохоор чөлөө туналтын урт. За дараагийн нэг хэлбэлц хөдөлгөөнийхэн жишээн дээр юу ажиллах вэ гэхээр бүршин зүүсэн ачааны хувьд бас хэлбэлц хөдөлгөөн ажилладаг. За M-астай ачааг К хаттай бүршин зүүсэлжээд тэнцвэрийн за ингээд ачаад ийм тохиолдолд 50 байна. Тэнцвэрийн байрнаас нэг дээш нь хүмүүсүүл тийм ээ. Доош нь жоохон хазаалгаа тавьчих бол ачаа хэлбэлц хөдөлгөөн хийнэ. За энэ бүршин дүүжингийн хувьд хэлбэлцлийн үеийн математик дүүжингээс арай өөр. Хэлбэлцлийн үеийн болохдоо 2p M-ийг хавах нь K. За M нь бүршин дүүссэн ачааны мас, K нь болохоор бүршний хат. За бүршний хат гэдэг нь бид нар мэднэ зарим нэг бүршийг сунгахад амархан, зарим нэг бүршийг сунгахад юм агшаахад хэцүү байдаг. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр бүршний хаттай холбоотой. За дараагийн нэг хэмжигтэн за энэ дээрээс нэмэт нэг хэлэхэд нэг юм байна. Одоо манай улс чинь нүүрсийг их хэмжээгээр урагшин гаргаад байна. Энэ юутай холбоотой юм бэ гэхээр ер нь төлж дулааны станцууд шатаах зорилгоор хэрэглэхээс гадна металл боловсруулах үйлдвэрт нүүрсийг ашигладаг. Тэгэхээр цэвэр төмрөөр автомашин бүх төрлийн одоо металл боловсруулах үйлдвэрүүд бол цэвэр төмрийг ашигладаг. Заавал нүүрс төрөгчтэй холж иж дээд зэргийн ган гаргаж авдаг. Тэгэхээр кокс нүүрсэнд нүүрс төрөгч их хэмжээгээр агуулж байдаг учраас нүүрсийг урагшин гаргадаг бас нэг учир нь бол энэ дээд зэргийн гантай металл ган боловсруулах үйлдвэрт ашиглахын тулд кокс нүүрсийг улс орнуудын хэрэглэдэг байдаг учраас тэр зурагсан зөөдөг. Тэгэхээр хамгийн гол хэрэглээ бол металл боловсруулах үйлдвэр. Түүхийн нүүрс кокс нүүрснээс нүүрс төрөгчийг ялгаж авахд бусад аргаар гаргаж авахаас илүү амар хялбар дээр нь нүүрсэнд нүүрс төрөгч өндөр агуулгатай байдаг учраас юм ба. Төмрийг нүүрс төрөгчийн агуулга нь 3%-аас бага хэмжээт, за 5%-аас бага хэмжээтэй болох юм бол дээд зэргийн ган болдог. 5%-аас бага хэмжээтэй, 5%-аас их хэмжээтэй болох юм бол бусад төрлийн ширэм, төмөрлөгийн зүйлийн материалуудыг металл боловсруулах үйлдвэрт үйлдвэрлэдэг байна. За бүршин болон механик дүүжин хоёр дээр хэлбэлц хөдөлгөөний үндсэн тэгштэрлүүд нь юм байна. За яг ийм хэлбэлцлээс гадна ер нь бүх төрлийн хэлбэлцлүүдийг аваад үзээд тодорхой нэг хэсгийг салгаад ингээд аваад үзэхэд тэр хэлбэлцэл маань ямар хэлбэлцэл байдаг вэ гэхээр гармоник буюу синус буюу косинусын хуулиар явагддаг тийм хэлбэлцлүүд байдаг. Одоо ямар ч нэгэн эмх зэгцгүй тийм хэлбэлцлийн тодорхой нэг хэсгийг салгаж аваад үзэхэд тэр нь заавал синус буюу косинусын хуулийг хэрэгжиж байна. Тийм учраас бүх төрлийн хэлбэлцлүүдийг ер нь үндсэн тэгштэрлийг гармоник хэлбэлцлийн тэгштэрлээр илэрхийлж болдог. За тэгэхээр шилжилтийн x нь x тэнцүү a бүрчгэн синус омега t дээр нэмэх нь p нь.
Тэгэхээр бүх төрлийн хэлбэлцлийн үндсэн тэгштгэл нь бол гормон хэлбэлцлийн тэгшгэлтэй яг ижилхэн байдаг. Хэлбэлцэл хөдөлгөөний тэгштгэл. За энэ дээрээс бол А нь бол далайцсан, омега нь бол тойрох давтамж нь, омега бол 2 пик бахантай. За P0 нь болохоор хэлбэлцлийн анхны фаз нь. Синусын ард байгаа нарийн тул бүхлээрээ хэлбэлцлийн фаз. За хэлбэлц хөдөлгөөний тэгштгэл иймэрхүү хэлбэрээр өгдөж болдог. X-тэнцүү 3-ыг өрчих нь синусын 4πt дээр нэмэх нь 2 юм. Тэгээ иймэрхүү хэлбэрээр гормон хэлбэлцийн тэгштгэл өгдөж болдог. Тэгвэл ингэж өгөгдсөн байвал энэ тэгшгэлийг ашиглаад энэ үндсэн гормон хэлбэлцлийнхаа тэгшгэлтэй харьцуулж байгаад хэлбэлцлийн далайц, фаз, давтамж, тойрох давтамж, хэлбэлцлийн үе дээр бүгдийг нь олж байна. Жишээлбэл энэ синус функцийн өмнө байгаа энэ тоол хэлбэлцлийн далайцыг илэрхийлдэг учраас энэ хэлбэлцлийн далайц нь бол 3-тай тэнцүү, тойрох давтамжийн нь бол Т-ийн өмнөх коэффициент бол омега байх учраас тойрох давтамж нь 2π, анхны фаз нь бол 2. За хэлбэлцлийн хэрвээ үе нь бол Т тэнцүү 2 пик байх нь омега тийм ээ. Тэгэхээр 2π Т-ийн өмнөх коэффициент чинь омега байгаа. Тэгэхээр давтамж нь тойрох давтамж нь 4π гэсэн үг. Тэгэхээр энэ бол 0.5 секунд. Хэлбэлц хөдөлгөөний үндсэн тэгшгэлтэй харьцуулаад тухайн хэлбэлцэж байгаа бие маань хэлбэлц хөдөлгөөнийхэн тэгшгэл өгсөн бол тэндээс иймэрхүү байдлаар олж болдог. За синус функцийн график бол за ийшээ хугацаанд синус функцийн график бол синус функц маань өөрөө 0 гэсэн утгаадаг учраас график 0-аас эхэлнэ. За хэлбэлц хөдөлгөөний тэгштгэл маань косинусын хуулиар өгөгдсөн байвал косинус функц маань 0 хамгийн их утгаа авдаг учраас синус косинус функцийг авчвал хамгийн утга бол 1 тийм ээ. Тэгэхээр дээрээс эхэлсэн иймэрхүү байдлаар график зурагдаг. За хэлбэлц хөдөлгөөний үндсэн тэгшгэлийг ашиглаад хэлбэлцлийн тухайн хэлбэлцэж байгаа биеийнхаа хурд хэлбэлцлийнх нь хурдтгал хэлбэлц хөдөлгөөний хурдтгалыг эдгээр тодорхойлж болно. Тэгэхээр хурд гэдэг бол шилжтээс хугацаагаар авсан нэгдүгээр өрөмбийн уламжил байдаг учраас хурдын нь бол ийм болно. За тэгэхээр үндсэн тэгштгэл маань энэ. За нэг гэсэн тэгштгэл гэж. Нэг тэгшгэлээс хугацаагаар нь уламжил авбал А үржих нь за синус функцийн уламжил бол өөрөө косинус, А үржих нь косинус, омега Т дээр нэмэх нь P0 болно. Косинус функц маань өөрөө давхар функц байгаа учраас энэ хугацаагаар нь давхар функцийн уламжлахаар P0 чинь хугацааны самаараа огтмол тоог учраас энэ тийг болчихно. Омега Т-гээс нь уламжлал омега нь болно. За энэ гишүүнийг урагшнаар болоод ичвэл А үрждэг нь омега косинусын омега Т дээр нэмэх нь P0. За тэгэхээр А далайцыг үржих нь тойрох давтамж гэсэн энэ хэмжигдэхүүн бол энэ косинус ард нь косинус функц байгаа учраас энэ косинус функц нэгтэй байгаа тохиолдолд энэ хоёр хэсэг хэмжигдэхүүний үржмөр маань хурдны максимум утгыг тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр B максимум тэнцүү B максимумыг үржих нь косинусын омега Т дээр нэмэх нь P0. Тэгэхээр энэ тэгшгэлээс юу харж болох вэ гэхээр хэлбэлцэл хөдөлгөөн хийж байгаа биеийн хамгийн хурд нь за хамгийн хурд хаана байх вэ гэхээр ерөө эндээс хадгалж тавьсан бол тэнцвэрийн байдлаар дайрч явах үеийн хурд бол хамгийн хурд байх хэрэгтэй тийм ээ. За одоо эндээс ордны максимум утга маань юутай тэнцүү байх вэ гэхээр А үржих нь омега байх. За бид нар энэ тэгшгэлээс
үндсэн хэлбэл зөвлөгөөнийхэн тэгшлээс хурд нь бас ямар хуу хэмжигдэхүүнээс ямар функцээс яаж хамаарах вэ гэдгийг гаргалаа. За дараагийн нэг хэмжигдэхүүн юу байх вэ гэхээр хэлбэл зөвлөгөөний тодорхойлох дараагийн нэг хэмжигдэхүүн бол хэлбэлцэж байгаа биеийн хурд байх ёстой. Тэгэхээр хурдтгал байх ёстой. Хурдтгал бол хурднаас хугацаагаар авсан нэгдүгээр юм бие уламжил эсвэл шилжилтээс хугацаагаар авсан хоёрдугаар юм бие уламжил байх ёстой. За бид нэр өмнө нь хурднаас шилжилтээс хугацаагаар авсан нэгдүгээр юм бие уламжлал болоод ийм хэмжигдэхүүн гарсан. Тэгэхээр энэ хэмжигдэхүүнээс дахиад нэг уламжлал очно гэсэн үг. А үржигдэх нь омега косинусын омега t дээр нэмэх нь p0. За энэ функцээс уламжлал авбал за энэ бол үржүүр хэлбэртэй байгаа учраас гарчихна. За косинусын уламжлал бол гасах синус. За мөн түрүүний уламжлал авсан хөнгөстэйгээ яг ижлэхнээр авбал энэ гишүүний уламжлалтыг болчихно. Энэ үржүүрээс уламжлал авахаар Т1 бол омега гарна. За энэ бол системтэй А үржих нь омега квадрат синусын омега Т дээр нэмэх нь P0 болно. За энэ гişтгэлээ дахиад энд нь ичвэл А гэдэг бол системтэй А үржих нь омега квадрат синусын омега Т дээр нэмэх нь P0. За энэ системгийг байхгүй болгоёг бол энэ омега Т дээр нэмэх нь P0 дээр тригонометр функцийн үеийг нэмж өгөөд энэ системийг байх бол А омега квадрат косинус синус функцийн косинус болоод омега Т дээр нэмэх нь P0 нэмэх нь P байх нь 2 гэдэг ингээд бичиж болно. Тэгэхээр энэ А үржих нь омега квадрат бол мөн энэ арын функц мөн л энэ системийг нэмэх болгож болно гэж хэлсэн. Тэгэхээр А үржих нь омега квадрат гэсэн энд нэг үржүүр гишүүн бай. Арын аргументын толгор өдөр синус функцээр буюу тригонометр синус функцээр илэрхийлж байгаа учраас синус функцийн хамгийн их авч болох утга нь мөн 1. Тэгэхээр энэ гишүүн бол хурдтгалын мөн максимум утгыг тодорхойлдог гэсэн. За юм байна. Тэгэхээр бид нар өнөөдрийн хичээлээр хэлбэл зөвлөгөөний хувьд бүршин дүүжингийн хувьд математик дүүжингийн хувьд хэлбэл зөвлөгөөний үе нь олон иймэрхүү байдлаар илэрхийлчихнэ. За ер нь бол ямар ч хэлбэл зөвлөгөөнийг бол синус буюу косинусын хуулиар илэрхийлэгдэх гармоник функцээр илэрхийлж болох юм байна. Тэгэхээр гармоник хэлбэлзэл гэдэг бол өөрөө синус буюу косинусын хуулиар явагддаг учраас бүх хэлбэл зөвлөгөөнийг задлаад аваад үзэхэд аль нэг хэсгийг сонгоод аваад үзэхэд тэр хэсэг нь бол заавал синус буюу косинусын хуулинд захирагдж идэг байна. Тийм учраас бүх хэлбэлзлийг гармоник хэлбэлзэл байдлаар авч үзэж болдог. За оюутнуудаа бие даалтан дээр яг механик бүршин дүүжин механик энэ математик дүүжин за бусад бүх төрлийн хэлбэлзэл жишээлбэл далайн давалгаан дээр байгаа хэлбэлзэл за завны хэлбэлзэл энэ хэлбэлзлүүдтэй холбоотой бодлогуудыг бие даалтаарах болно.